Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн байна. Би үгэнд дуртай. Би бас Библийг барьж Библийг тэрвэрдэг. Бүр Библийг үнсдэг. Бурхны үгэнд би дуртай. Түүний үгийг заах дуртай. Мөн Бурхны үг хүмүүсийн амьдралд үр нөлөөгөө үзүүлж байгааг харах дуртай. Би таныг цагаа гарган энд ирж Бурхны үгийг сонсож байгаад мөн зурагтаар үзэн цагаа гаргаж Бурхны үгнээс хүч авч байгааг тань хүндлэн биширч байна. Бид Бурхны үгийг ярьж байх үед энэ нь энгийн үг биш учраас хүч чадал агуулж байдаг бөгөөд хүч чадал агуулах бяцхан сүм нь таны амьдралыг тэр чигт нь өөрчлөх чадвартай. Тиймээс одоо бүгдээрээ Бурхны үгнээс, бүтээгч үгнээс авч үзэцгээе. Эхлэл 1:3. Тэгэхэд Бурхан Библи Бурхны хэлсэн үгээр эхэлж байгаа нь гайхалтай биш гэж үү? Тэгээд түүний хэлсэн үгс биелэлээ олж байгаа нь бүр гайхалтай. Тэгэхэд Бурхан гэрэл бий болтугай гэж айлцсанд гэрэл бий болов. Шилэн аяхан ус байгаа шиг Бурхны үг хүчтэй бөгөөд үгэнд ямар нэг хүч байгаа. Энэ нь Бурхны үг учраас бүтээгч хүч байгаа юм. Мөн ямар ч утгагүй, хэрэгцээгүй, дэмий, мөн үгэнд ч бас хүч байгаа бөгөөд устгах хүчтэй байдаг. Хүмүүс бидэнд сайхан үгс хэлэхэд бидний дотор сайхан болдог бол харин муухай үгс хэлвэл дотор игмийн сүйтгэж амьдралын турш гэмтээдэг. Тиймээс үгс бол маш их хүчийг агуулдаг. Бурхан бидэнд үгээ өгсөн ба үгийн тунгааж үүндээ биднийг итгэж түүний үгийг ярьдаг байгаасай гэж хүсдэг. Бурхантай хамт алхаж түүний хэлсэн үгсийг судалж чангаар өөрийн амаар тунхаглах хэрэгтэй. Бурхны тэнгэр элч Бурхны үгийг сонсдог байсан. Тэд миний гомдлыг, таны гомдлыг сонсохгүй. Бидний үгэлснээр хөдлөхгүй. Гэхдээ Бурхны үгийг сонсоод бидний өмнөөс үйлдэл хийдэг. Амен. Бидэнд бор ягаан өнгөтэй жижиг номонд хэлэхдээ Бурхны үгийг чангаар тунхагласнаар нууц хүч агуулдаг гэсэн байдаг. Энийг та нар авах хэрэгтэй. Ягд гэвэл энэ номонд Бурхны үгээр дайсантайгаа хэрхэн тулалдахыг зааж өгдөг гайхалтай ном юм. Бурхны үг бол сүнсний сэлэм юм. Харанхуй хүчний эсрэг тэмцэх бидний зэвсэг юм. Амнаас минь гарсан миний үг над руу хоосон буцаж ирэхгүй. Исая 55:10-11. Та нарын дотор Бурхны үгийг чангаар байнга тунхагладаг хүн байна уу? За, бараг 30% юм шиг байна. Өнөөдөр сайн сонсогчд байгаа юм байна. Бүгдээрээ шин зүйл сурна. Үлдсэн хүмүүс нь Бурхны үгийг итгэлтэйгээр ярьдаг байхад суралцаарай. Амен. Заримдаа бид юмсыг байгаагаараа байсаар байх болно гэж хэлж болохгүй. Бүх зүйлс байгаагаараа байна гэж байхгүй. Тэгэхээр би дахиад хэлье. Бид юмсыг байгаагаараа байсаар байх болно гэж хэлж болохгүй. Бурхан тэр байхгүй зүйлийг бий болгодог гэж хэлсэн. Ром 4-дэр бид нөхцөл байдлынхаа төлөө юм хийдэгч хизээч өөрчлөгдөхгүй гэж ярьсаар байдаг. Бид өөрчлөгдөх болно. Энэ муухай нөхцөл байдал өөрчлөгдөх болно. Яагад гэвэл Бурхны төлөвлөгөө, Бурхны хүч, Бурхны амлалт энэ нөхцөл байдлаас хамаагүй дээр гэж хэлэх хэрэгтэй. Исая дээр хэлэхдээ бид нар заримдаа ярьж байгаа, зааж байгаа, олж байгаа зүйл маань байнга адил байна гэж байхгүй. Бороо цас тэнгэрээс ордог. Буцаа дээшээ явна гэж байхгүй. Харин дэлхийг усалж тарьсан үр ургаж талах болон хүмүүс иддэг гэсэн байгаа. Бодоод үзье. Зүгээр л унших биш, бодоод үзье. Бороо тэнгэрээс ордогч буцаад дээшээ явахгүй. Бороо орсноор ямар нэг зүйл болж байна.
Газарт байгаа үр тариаг усалж, ургац хурааж авах боломжтой болж байна. Бид үгэн зураглал харж байна. Миний үг энэ үг элчээр дамжуулан бидэнд хүрч байна. Миний үг амнаас гарч над руу зүгээр буцаж ирдэггүй. Харин миний тааламж болон зорилгыг биелүүлж, миний хэлснээр тэр зүйлийг өсөн дэвчгэд туслах болно. Энэ нь ямар ч үр дүн үр нөлөө өгөхгүй. Бурхан миний хэлсэн үгсээр дамжуулан ямар нэг зүйл болох болно гэж хэлдэг. Миний хэлсэн үгсээр дамжуулан ямар нэг зүйл болох болно. Тиймээс л та нар амралтын өдрөөрөө Бурханы үгийг сонсохын тулд энд ирсэн байна. Гэтэл таны энэ үйлдэл энэ дэлхийн хүмүүст ямар ч утгагүй зүйл юм шиг санагдаж байгаа. Харин та Бурханы үгийн үн цэнийг мэднэ. Өнөөдрийн хичээлийн дараа та Бурханы үгийн үн цэнийг улам илүү ойлгох болно. Номлож байгаа Бурханы үгсээр дамжуулан ямар нэг зүйл болдог. Дуулал 107-гийн 20 дээр үгээ илгээн тэднийг идгээж мөхлөөс нь аврав. Би олон жилийн турш энэ ишлэлд итгэсээр ирсэн бөгөөд би үгийг зааж байхад би биш, харин Бурхан үгээ хэлдэг. Тэгснэр хүмүүс бие мах бод сэтгэл санаа, оюун бодол, сүнс, санхүү, нийгэмшил болон өөр олон талаар эдгэрлийг авдаг. Миний итгэж байгаа зүйл бол би өөрийн хийх зүйлээ зөвөр хиймээр байна. Харин та өнөөдөр өөрийн талаас хийх зүйлээ хийж, сайнаар үгийг хүлээж аваарай. Надад өнөөдөр зорилго байгаа. Миний зорилго бол хүмбүр Бурханы үгийг өндрөөр хүлээж аваад үгэнд талархаж, Бурханы үгэнд хүндэтгэлтэй хандаасаа гэж найдах юм. Та чуулганд очиод зүгээр л цаг гаргаж байна гэж битгий бодож очоорой. Харин найдвар тээж очоорой. Би Бурханы үгийг баяр хөөртэй сонсох болно. Би Бурханы үгийг сонссноор миний амьдралд ямар нэг зүйл, сайн зүйл тохиолдох болно. Би өөрчлөгдөх болно. Миний одоо байгаа нөхцөл байдал өөрчлөгдөх болно. Чуулганд очиод амьдралд тохиолдож болох үнэхээр гайхалтай агуу зүйлийг сонсож байна гэж бодон идэх зүтгэлтэй байгаарай. Би баг зэрэг хуучинсаг үзэлтэй байж магадгүй. Гэхдээ л та ойлгоорой. Өнөө үед олон хүмүүс утсан дээрээ тэмдэглэлээ бичдэг болсон байна. Та Библийг утсаараа харж байгаа бол болно. Гэхдээ надад зарим хүмүүс миний найз над руу мессеж бичгээр нь таны зааж байгаа сургаалыг хэлж өгч байна гэж хэлж байсан. Гэхдээ өөр хүмүүст хэлээд байх цаг биш байна. Энэ бол таны цаг учраас таал өөр авах зүйл аа. Энэ бол таны уух цаг. Бурханы үгийг сонсох гэж ирэхдээ хоцорж ирж болно гэж бодож болохгүй. Бас дуусхаас нь өмнө гарч явах хэрэггүй. Босоод л би засах газар руу гүйгээд байж болохгүй. Би ч бас энд байхдаа би засмаар санагдах үе байна гэж бодохгүй байна гэж үү? Би хизээч би заслаа гэд буугаад явж байгаагүй. Би 40 жилийн турш би засах хэрэгтэй боллоо гэд эндрээс бууж байгаагүй. Үндэ бол би засмаар үе гардаг байсан. Мөн би юм ч уулгүй, уцаа ч оролдохгүй, өөр ямар нэг зүйл хийж байгаагүй. Амен. Би та нарын пасторудад тусалж байна. Би тэднэрт тусалж байгаа. Бас дээрээс нь таныг энд ирж суугаад ийм зүйл хийхгүй байгаасаа гэж хүсэж байна. Та зурагтаар үзэж байхдаа бол иймэрхүү зүйл хийхгүй байгаасаа гэж хүсэж байна. Би таныг чуулгандаа байхдаа ч энийг мөрдөөсэй гэж хүсэж байна. Бурханы үгэнд хүндэтгэлтэй хандцгаая. Тиймээс бидний амьдралд Бурхан гайхалтай зүйлсийг хийх болно. Үгс миний амнаас гарах болно. Би өөрийнхөө амийг Бурханы ам гэж бодохоор шийдсэн. Тэгснээр миний амнаас гарч байгаа үгс Исая 55 дээр хэлсэн шиг түүний үгийг шууд дамжуулж байгаа юм. Бид Бурханы үгийг өөрийн амаар тунхаглаж байгаа мөртлөө хүүхдүүд рүүгээ хараад чи хизээч өөрчлөгдөхгүй гэж хэлж болохгүй. Өөр хин нэгэнд хандаж чи хизээч өөрчлөгдөхгүй гэж хэлж болохгүй. Энэ бол энэ дэлхий дээрх хамгийн муухай үйлдэл юм. Та найзуудтайгаа өдрийн хоол идэж байхдаа миний нөхөр хизээч өөрчлөгдөхгүй, хүүхдүүд маань хизээч өөрчлөгдөхгүй гэж хизээч битгий хэлж байгаарай.
Та харин би гэр бүлийнхээ төлөө залбирч байгаа учраас Бурхан тэдний амьдралд ажиллаа хийх болно гэдэгт итгэж байна гэж хэлээрэй. Танд нэг зүйл хэлэх үү? Бид чуулганд ирж суугаад л шүүгээрээ дүүрэн Христч ном өрөөд ч хэрэггүй. Хамгийн чухал нь хэцүү үедээ юмс хизээч өөрчлөгдөхгүй гэж харагдаж байгаа ч итгэлээ тунхагласаар байх нь чухал юм. Гайхамшиг болоход маш ойрхон байна. Гэтэл муу сүнс таныг бууж өгөөсэй гэж хүсэж байгаа. Бурхны үг тунхаглагдсан бол үр дүнгээ өгч ямар нэг зүйл болох болно. Үг танд баталгаа өгнө. Үг таныг тайвшруулна. Үг танд урам өгөх болно. Үг таныг аварна. Өчигдөр орой 622 хүн эзэнд амьдралаа өгсөн. Үг үнэхээр үйлс бүтээдэг. Бүгдээрээ энд ямар нэг зүйл болох болно гэж хэлээрэй. Үннийг хэлэхэд энд юу болоод байгааг хараад та магадгүй гайхаж үнэхээр юу болоод байгааг ойлгохгүй байж болно. Та яг л би ойлгохгүй байна. Энэ хүмүүс яагаад баярлаад байна вэ? Яагаад алга ташаад байгаа юм бэ? Энэ юу эмхтэй вэ? Би ерөөсөө юу ч ойлгохгүй байна гэсэн маягтай байгаа. Та энэ бүгдийг ойлгохгүй байгаад би санаа зовхгүй байна. Та зүгээр л энд сууж байгаа. Энд байхдаа энэ бүх уур амьсгалыг мэдэр. Яагаад гэдгийг мэдэх үү? Та яг одоо Бурхны оршихуйд түүний тусалгаан дунд байна. Энд байснаар та ямар нэгэн муу зүйлд автахгүй. Өөр газар мэдэрдэг шиг тийм зүйлийг мэдрэхгүй. Энд гэрэл байгаа. Энд харанхуй байхгүй. Энд байхад үнэхээр тааламжтай. Та сайн чуулганд явдаг бол зүгээр л яваад бай. Бурхны оршихуйд орж тусалгааг нь ав. Хэрвээ та хурдан дуусаасаа гид сүлсэж байна гэж бодож байгаа бол битгий яваарай. Миний хэлж байгааг ойлгож байна уу? Миний үгийг сонсож байхдаа ийм зүйл бодож байгаа бол дахиж битгий ирээрэй. Та сүнслэг удирдагчийнхаа ямар нэг зүйлд хамрагдаж байгаа бол итгэвтэй бай. Тэдний төлөө залбир. Баяртай бай. Таны итгэл энэ хүмүүсээс сайн зүйлс гарахад тустай, үйлчлэлтэнд тустай байх болно. Энэ бэлгийг авч байхдаа итгэлтэй байгаарай. Та магадгүй Бурхан минь өнөөдөр миний гуйлтыг биелүүлээрэй. Та намайг боож байгаа энэ гинжийг таслаарай. Таны үг бол хүчтэй. Пастраар дамжуулан үгээ хэлээрэй. Багшаар дамжуулж үгээ хэлээрэй гэж хэлж байж болох юм. Тэгээд ирээд л суугаад л яваад л. Би сая завсарлаа гэж сонслоо. Би та нарт заримдаа хөвгөлтэй зүйл хэлмээр байдаг. Заримдаа хэрэгтэй байдаг шүү. Амен. Мэдээж хүн болгон ийм хандлагатай байхгүй. Би та нартай хайртай. Гэхдээ ийм зүйл надад үнэхээр тэртэй санагддаг. Би номлож байснаа зогсоод гэнэт хүний асуултанд хариулж мессеж өчөөд байвал та нарт ямар санагдах вэ? Хачин сонсогдож байгаа үстэй? Тийм биш гэж юу? Үнэхээр хачин сонсогдож байна. За, одоо Еврей 4:12. Учир нь Бурхны үг амьд бөгөөд идэвхтэй. Учир нь Бурхны үг амьд бөгөөд тэгэхээр та ийм зүйл хийвэл орж гараад л байх болно. Гэтэл хөгжим болон хүндэтгэл биднийг баярлуулдаг их сайхан зүйл. Харин үг бол амьтаа учраас ямар нэг зүйлийг бий болгодог. Та эндээс гараад найдвар төрж танд сайхан санагдана. Ямар тайд сайхан байна. Бурхны хэлж байгаа үгс амьтаа бөгөөд хүч чадал дүүрэн байдаг. Идэвхтэй хяндаг хүч чадал өгдөг үр дүнтэй. Тэгэхээр Бурхны үг таныг өнөөдөр хянах болно. Танд хэрэггүй зүйлсийг тастаж хаях болно.
Амен. Үг хүчрхэгжүүлж этөвхтэй. Хоёр талдаа эртээ ямар ч элдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг шүүх чадвартай юм. Зүрхэн доторх бүх бодлыг тань шүүж, тунгааж, мөн цэгцэлж, янзалж, зохицуулах болно. Бурхны үг бол хүчтэй. Бурхны үг амьд, дахин амьлалтын хүч агуулдаг. Бурхны үг хүч бөгөөд түүний үг бол баттай юм. Баттай гэдэг нь хүн юм уу? Эсвэл ямар нэг зүйлд байнга тогтмол байдаг салшгүй зүйлийг хэлж байгаа юм. Тэгэхээр та Бурхны үг бидний бүх хэрэгцээг хангадгаа гэж хэлж байгаа бол таны санхуд ямар нэг зүйл тохиолдох болно. Танд харагдахгүй байж болох юм. Гэхдээ ямар нэг зүйл тохиолдох болно. Та магадгүй даваа гарагт Бурхны үгэнд би бол өгдөг гэж амласан бөгөөд тэр агууныг учраас бидний хэрэгцээг хангаж өгөх болно гэж хэлсэн бол юу тохиолдох бол бүгдээрээ ганц минут хүүхчиг байж үзье. Та энэ үгийг тунхагласнараа Тэнгэр элч таны санхүүгийн хэрэгцээг хангаж өгөхгүй гэж үү? Тэгэд мигмар гарагт та 20 жилийн турш гутралд орж утгагүй амьдарч байгаа найзтайгаа өдрийн хоол идсэн. Найз чи огт өөрчлөгдөх шинжгүй хүн. Та тэрнтэй хамт байснараа асуудлаа дахин ярьснаар таныг улмал доошин чангааж тийм ээ бид нар өнгөрсөн байна. Бидэнд ер нь юу ч байхгүй байсаар байх болно. Би энэ зүйлийг авч чадахгүй, би ерөөсөө авч чадахгүй гэж хэлэх болно. Тэгээд тийм гэж чалчина. Харин тэр үе Тэнгэр элч "Хөөе буцаараа" гэж хэлэх байх гэж бодож байна. Бид заримдаа зүгээр л дүр хэсэгдэг. Гэхдээ үндэ ийм л байна тийм үү? Тэгснээ лавг гариг болоход та миний хичээлийг сонсоод "Тийм шүү. Би Бурханд итгэж байна." Тийм ээ. Бурхан миний бүх хэрэгцээг хангаж өгөх болно. Тэнгэр элч буцаад ирсэн юм шиг л болдог. Амен. Бүгдээрээ баттай итгэж, тунхаглаж, хэлж байгаадаа баттай зогсоцгоё. Бурхан танд хайртай. Таны амьдрал зориулсан гайхалтай төлөвлөгөө түүнд байгаа. Та Бурханд итгэдэг бол Христээр дамжуулан Бурханд зөвхт болгогдсон. Тэр танд сайн зүйл хийж өгөхийг хүсэж байгаа бөгөөд хэрэгцээтэй бүхнээр тань хангаж өгөх болно. Та бусдад өгдөг нэгэн бол өгсөөр байгаарай. Өгсөөр. Та урах цаг хурааж авах болно. Одоо Яаков 1-дээр Өөрөө Бурхны үгээр услах талаар хэлснийг үзье. Та өнөөдөр энд ирснээр өмнө байснаасаа илүүтэйгээр Бурхны үгийг чангаар тунхаглан хэлэх болно гэдэгт би итгэн залбирч байна. Яаков 1:21. Тиймээс та нар бүх бузар байдал хорон санааныхаа хамгал үлдэгдлийг хайж доторчин суулгагдсан сэтгэлийн аврах чадалтай үгийг дүүлгөөхнөр хүлээж авах тун. За энд гарч байна. Бид Бурхны үгийг иймэр хүлээж авах хэрэгтэй. Доторчин суулгагдсан сэтгэлийн аврах чадалтай үгийг дүүлгөөхнөр хүлээж авах тун. Надад энэ таалагддаг. Сайн ухаарч хүлээж авах хэрэгтэй. Таны сүнсийг аврах хүч агуулдаг. Итгэгчид бид нар аль хэдийн дахин төрсөн. Бидний сүнс сайн байгаа. Учир нь Бурхан оршин байгаа. Ариун байдал тэнд байгаа. Тэнд ариун бүхэн байгаа. Сайн бүхэн тэнд байгаа боловч бидний зүрх сэтгэл замбраагүй байсаар байна. Бид нар бүгд бодитоор дахин төрсөн гэдгийг хэлж байна. Бид аврагдсан хэдий ч муу хандлагатай, хатуу, өш хонцоо авдаг, үл өөрчилдөг хിവэр байсаар байна. Таны сэтгэл бол таны оюун бодол, таны хүсэл, таны сэтгэл хөдлөлийг гаргадаг. Аврагдах учраас бид илүү ариусгахын төлөө дуудагдсан юм. Бид Христээр дамжуулан Бурхны өмнө ариун болсон. Гэхдээ ариун сүнс биднийг багаар Бурхны үгээр дамжуулан амьдралд маань ажиллаа хийж, бидний оюун бодол шинжлэгдэж, хандлага сайжирч, бид өөрчлөгддөг. Бурхны үг багаар бидний дотор орсноор дээр хэлсэн бүгдийг хийх боломжтой. Тэгээд Бурхны үг байхгүй бол харин энэ бүхэн боломжгүй юм. Тиймээс л та чуулганы дахин амилсны баяр, Крисмас, талархлын баяраар очиж сургаал заах үеэр нь 20 минут унтвал яах вэ?
Бурхан минь. Би нэг удаа чуулганы үйл ажиллагаанд оролцохоор болсон. Харин тэр чуулган дээр том шашны байгууллагын үйл ажиллагаа шиг юм болж байсан. Яагад гэдгийг мэдэхгүй намайг уурсан л да. Би тэр үед нэг бишоп бас доктор хоёрын дунд суусан. Тэгээд үйл ажиллагаа явж байх үед би энд юу хийж байгаа юм болоо гэж бодсон. Тэр хүмүүс надаас хэр удаа ярих вэ гэж асуухад би ярина гэж бодоогүй номлоно гэж төлөвлөсөн байсан. Хүмүүс надад таны яриа таалагдсан гэж хэлэхэд надад сайхан байдаг. Тэд нар надаас та хэр удаа ярих вэ гэж асуухад нь би цаг л болох байхаа гэж хэлсэн. Тэдний нүд том болоод бид болохоор тийм удаан хийдэггүй 20 минут л хийдэг гэж хэлсэн. Тэгсэн Дэв тэдэнд хандаж та нар миний эхнэрээр 20 минут яриулмаар байгаа бол түүнийг одоо хойно зогсоогоод салхи үзүүлсэн дээр байх та гэж хэлсэн. Яагад гэвэл оршил хэсэг баг энэ хугацаанаас нь урт болох байх. Та үлсэж байгаа үедээ хөнгөн 100 шийддэггүй. Хоолны өмнө 100 шин хоол ирэх хүртэл аргалах түр зуурын хоол хүнс шүү дээ. Бид идэх хэрэгтэй. Амен. Тийм шүү, идэх дургүй байх вэ, тийм үү? Бидэнд асуудал үүсгдэг зүйл. За сайн сонсоорой. Миний дуртай зүйл байгаа. Бүгдээрээ Яаков 1:21-ийг үздэцгээе. Тиймээс та нар бүх бузар байдал хорон санааныхаа хамаг л үлдэгдлийг хайж. Бид ямархуу хандлагатайгаар ирж хүлээж авах хэрэгтэй байна вэ? Даруй сэтгэлээр. Өөрөөр хэлбэл надад хэрэгтэй байна. Өнөөдөр та юу заах нь хамаагүй надад хэрэгтэй байна. Би хүн болгонд өнөөдөр орой юу заахаа хэлвэл та нарын царим нь магадгүй буцаж ирэхгүй байх. Яагад гэвэл та нар энэ ч надад хэрэггүй үг байна гэж бодох болно. Бидэнд ямар ч үг байсан хамаагүй бүгд хэрэгтэй. Бидэнд хэрэггүй үг гэж огт байхгүй. Та энэ үгийг хичнээн удаа Библиэлд тэмдэглэж зурсан байлаа гэд хэрэггүй гэсэн үг биш юм. Магадгүй та зааж байгаа үгийг сайн биелүүлдэг байж болох ч энэ үг танд хэрэгтэй. Учир нь бид бүгд дахин үгийг өөртөө сануулж өөрийгөө шинчилж байх шаардлагатай байдаг. Тиймээс бүгдээрээ та ямар сургаал номлох вэ гэж асуухаас илүүтэйгээр ямар ч хичээл номлосон байсан надад чухал гэж болно. Бид өөрсдөө сонгож сонсдог байж болохгүй. Та магадгүй бовтнож байж болох юм. Яагаад гэж? Гэхдээ яг үнэндээ бол би өнөөдөр танд ямар хичээл заахаа хэлнэ. Бахархал болон хүнлэг зан. Тэгээд би хэн нь үнэхээр Христэд итгэгч гэдгийг таних болно. Тийм ээ, бардам сагс өөрийгөө өндөрт боддог, дээгүр өргөдөг тийм хүмүүсийг таньдаг бол өнөөдөр орой аваад ирээрэй. Би тэднийг хооллоод өгье. Хүмүүст хоол өгнө гэж хэлвэл тэд хаашаа ч хамаагүй дагаад л ирнэ. Даруй сүнстэй бол хүлээж авдаг, зочломтгой, ээлдэг, дүүлгөө. Надад хэрэгтэй байна гэдэг. Үгийг хүлээж авдаг. Үгийг хүндэл. Үгийг эрхэмл. Үг таны амьдралд ажиллаа хийн гэсэн найдвартай бай. Тасалгоотой үгийг номлож байгаа газраас би юу ч ойлгохгүй байна гэд битгий яв. Та магадгүй юу ч ойлгохгүй байсан ч тэндээс ямар нэг зүйл авч л байгаа. Яагад гэвэл Бурхны үг бол гайхалтай хүчээр дүүрэн байдаг. Тайлбар Библиэлд Дуулал 119 олон зүйлийг хэлсэн байгаа. Хэрвээ та Дуулал 119-ийг судлаагүй бол би танд гэрийн даалгавар болгоод өгчихье. Энэ бүлэгт тэр чигээрээ Бурхны үгийн хүчийг заасан байгаа. Бүх 166 ишлэл тэр чигээрээ Бурхны үгийн хүчийг заадаг. Библийн энэ хэсэг тэр чигээрээ бидэнд урам өгдөг. Дуулал 119-р бүлэгт хэлсэн нэг зүйлийг бүгдээрээ харцгаая. Дуулал 119-ийн 56 дээр тэрээр тушаалуудыг тань биелүүлэх нь миний нэгүслийн биелэг болон шагнал ерөөл болсон юм а гэж хэлсэн. Бурханд дуулууртай байх нь шагнагдах юм байна. Тэгэхээр дуулууртайгаар амьдрах нь шагнал авчрах болно. Учир нь бид зөв зүйлийг хийж байхад
Бүгдээрээ бидэнд сайхан санагддаг шүү дээ. Үүнд би дуртай. Оновчтой үгээр орчуулагдсан байдаг. Бурхны үг бидэнд хэрхэн нөлөөлдөг талаар хэлсэн байгаа. Би сонссон. Би хүлээж авсан. Надад таалагдсан. Би дуулууртай дагсан. Бурхны үг бидний амьдралд маш чухал бөгөөд биднийг эдгээж хэрхэн амьдрахыг заадаг. Бидэнд мэдлэг болон мэрхэн ухаан өгдөг. Бидэнд Бурхны үгийг сонсох боломж олдвол бид хүндэтгэлтэйгээр талархалтайгаар хүлээж авах хэрэгтэй. Бурхны үгийн хүч бидний амьдралд хэрэгцээтэй бүгдийг өгч, хэрэгтэй бүгдийг өөрчлөх болно гэдэгт би итгэдэг. Тиймээс би таныг үгэнд дуртай хайртай байгаарай гэж урамшуулмаар байна. Үгийг сонсоорой. Үгийг хүлээж аваарай. Үгэнд дуртай бай.